За сайн байна уу? Дэлхийн геополитикийн байдлын тухай сүүлийн үеийн товчтой хүрхийн энэ дугаараараа саяхан Путин Трамп луцсан онцгой үйл явдлын талаар дэлхийн геополитикчид юу гэж дүгнж байгааг хүрхээр бэлтгэлээ. Бичлэг маань таалагдсан бол лайк дарахад битгий мартаарай. За ингээд бичлэгээ эхлэе. Сүүлийн 48 цагийн дотор дэлхийн хамгийн хүчрэг хоёр гүрэн болох Америк, Оросын холбооны улсын төрийн тэргүүнээр хэд хэдэн чухал шийдвэр мэдээлэлүүд гаргалаа. Мөн өчигдөр Америк болон Оросын холбооны улсын ерөнхийлөгч нар утсаар холбогдож санал солилцсон байна. Путин Трамп нарын их утсаар ирсэн урдынхаас баг шууган тарьж байна. Өнгөрсөн жилийн 1-р сард ерөнхийлөгч Трамп 2 удаа тангараг өргөж албан тушаалдаа орсныхоо дараа 2025 оны эхний хагас жилийн турш Путинтэй цуврал яриа хэлцлүүд хийсэн билээ. Эдгээр харилцааны явсаар 2025 оны 8-р сард Аляскийн Анкоридж хотноо Путин Трамп нарын дээд хэмжээний уулзалт болон оргилдоо хүрсэн юм. Тэрхүү уулзалт олонний анхаарлыг асар ихээр татаж, ялангуяа Европ болон Украинд маш их түгшүүр эргэлзээг төрүүлж байлаа. Үүнтэй холбоотойгоор Дональд Трампыг чиглэсэн шүүмжлэлд дургуутал газар авч байв. Түүнчлэн Владимир Путиныг ч эдгээр харилцааныхын төлөө шүүмжлэх тохиолдол цөөнгүй байсан бөгөөд тодорхой хэмжээнд одоо ч хэвээр байна. Ямар ч тач 2025 оны 8-р сард Анкорижд болсон тэрхүү биечлэн уулзалтаас хойш хоёр удирдагчийн харилцаа уулзалтын давтамж саарч эхэлсэн. Улмаар тэдний харилцаа голчлон уцаар хийсэн яриа хэлцлүүд нь явандаа илүү зөрчилтэй, маргаантай шин чанартай болох тийшээ хандаад байна. 2025 оны 12-р сард Путиний Валдай дахь өргөө халдлагад өртсөн дараа хоёр удирдагчийн харилцаа үндсэндээ зогссон юм. Улмаар Америкаас Иран цохилт өгсөний дараахан өнгөрсөн 3-р сард Путин Трамп нар тун ширүүн уур амьсгалд уцаар ирсэн билээ. Трамп уг цохилтын талаар хэлцгээр Путин рүү залгасан бололтой байсан ч Путин болсон явдал түүлийн дургуутсаж байгаагаа уг халдлагыг эрс эсэргүүцэж буйгаа маш тодорхой илэрхийлсэн байдаг. Оросын талаас гаргасан аль биесны мэдээлэл болон Путиний гадаад бодлогын зөвлөх Ушаковын тайлбараас үзвэл тэрхүү яриа огтхон амжилттай болоогүй нийлт бөгөөд үүнээс хойш тэд дахин холбогдоогүй байсан юм. Сонирхолтой нь 3-р сарын тэрхүү яриа болон өчигдрийн болсон дуудлага нь жилийн өмнөх харилцаануудтай харьцуулахад олон улсын анхаарлыг харьцангуй бага татлаа. Трамп өөрөө энэхүү утасны ярианы талаар тун аятайхан яриа боллоо гэд Украины мөргөлдөөний хилцээрийн замаар шийдвэрлэхэд тун ойрхон байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Гэвч бид удахгүй харгачлан Оросын талын мэдээлэл Трампын энэхүү дүгнэлтийг батлах ямар ч үндэслэл байхгүй байгааг энд зориуд тэмдэглэх хэрэгтэй юм. Трамп энэ талаар төвчөнд дуртаад өнгөрсөн бол Оросын тал харьцангуй дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Ерөнхийдөө эдгээр дуудлагад хандах олон нийтийн сонирхол урдынхаас илт буурчээ. Магадгүй энэ ч үндэслэлтэй байх. Учир нь Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх ямар нэг агц гараагүй байгааг дараах мэдээллүүд харуулж байгаа юм. Өчигдөр болсон уцаар ирсэн явдал хэд хэдэн талаараа нэлээд өвөрмөц байлаа. Юун түрүүн судлаачд үзэж буйгаар энэ Америк Оросын хооронд өрнөсөн цуврал яриа хэлцлүүдээс Оросын тал өөрсдөө санаачилсан ердөө 20 тохиолдол нь юм. Бусад дийлэнх тохиолдолд Америкийн тал буюу Трамп өөрөө Путин руу залгаж уцтдаг байв. Өмнө нь Путин өөрөө Трамп руу залгасан цорын ганц тохиолдол нь өнгөрсөн амар Америкчууд Украин Томохок пуужийг нийлүүлэх гэж байгаа тухай мэдээлэл гарах үеэр болсон юм. Тухайн үед Путин Трамп руу уцтаж хэрвээ Америкийн алхмыг хийвэл Орос Америкийн харилцаа эцэс болж цаашд ярих зүйл үлдэхгүй бөгөөд Оросын тал Америкийг шууд утгаараа дайсагнагч улс гэж үзэх болно гэдгийг хатуу анхааруулсан. Үүний дараа Трамп буулт хийж Украин Томохок нийлүүлэхэ болсон юм. Тэр Путинтэй Будапешт дэд хэмжээний уулзалтыг санал тавьсан ч хэдхэн хоногийн дараа түүнийг цуцалж бүх зүйл замхарсан. Тэгвэл өчигдрийн дуудлагыг Оросын тал мөн санаачилсан бөгөөд үүнийг Оросод өөрсдөө ч баталж байна. Путиний хэвлэлийн төлөөлөгч Ушаков үүнийг нээлттэй мэдгдсэн нь цаана нөхцөл байдал ямар байгааг илтгэж байгаа юм. Хин яриаг эхлүүлсэн бэ гэдэг нь хин нөгөө талдаа хэлэх чухал зүйлтэй байгааг харуулдаг. Оросууд Путинийг Трамп руу залгасан гэж ил дод мэдээлж байгаа нь Путин Трампт ямар нэг зүйл хэлхийг хүссэнтэй холбоотой юм. Ушаковын өгсөн мэдээлэл хураангуй тайлбарыг авч үзвэл энэ удаагийн яриа юун тухай байсан маш хурдан тодорхой болно. Энэ бол судлаачд үзэж буйгаар 3-р сарын утасны яриаг тооцвол Путин Трамп нарын хооронд Украины асуудал гол сэдвэнд байгаагүй анхны тохиолдол байлаа. Энэ даваа гарагт Санкт-Петербург хотно Путин Ираны гадаад хэргийн сайд Аракчитай уулзсан нь бүх зүйлийн гол зангилаа байлаа. Энэхүү уулзалтанд Оросын талаас гадаад хэргийн сайд Лавров болон хамгийн гол онцлог нь Оросын цэргийн тагнуулын албаны дарга адмирал Костаков нар байлцсан юм. Орос Ираны талууд Иран болон Америкийн хооронд үүсэж буй мөргөлдөөний нөхцөл байдлын талаар маш наривчлсан хэлцүүлэг хийсэн илт байна. Оросууд Иран тусламж үзүүлж байгаа талаар хангалттай нотлохоо байгаа. Путин Аракч нарын уулзалтанд Костаков байлцсны энэ асуудлыг нэгмөр нотлоно. Путин Аракч нарын уулзалтын дараа мөн Аракч болон Оросын бусад албаны хүмүүс тэр дундаа судлаачдын таамаглаж буйгаар цэргийн удирдлагуудын хооронд өрнөсөн яриа хэлцлийн дараа Оросын тал яг одоо л Америкчууд руу залгах цаг болжээ гэж шийдсэн байна.
Төрийн тэргүүнүүдийн түвшинд хамгийн дээд хэмжээнд холбогдож анхааруулга өгөх цаг болсон гэж Оросын тал үзсэн бололтой. Уг анхааруулгыг Ушаковын мэдээлэлд маш тодорхой зааж өгсөн бөгөөд Кремлийн албан ёсны цахим хуудсанд дараах мэдээлэл нийтэлсэн байна. Үүнд хэрвээ Америк болон Израиль улс Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа сэргээвэл энэ нь зөвхөн Иран болон түүний хөрш орнууд төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт бүхэлд нь туйлын сөрөг үр дагавар авчрах болно гэдгийг Оросын холбооны улсын ерөнхийлөгч онцлог хэмээн бичжээ. Түүнчлэн Путин Ираны газар нутгт тэр хуурай замын цэргийн ажиллагаа явуулах нь байж боломгүй туйлын аюултай алхам гэдгийг хатуу анхааруулсан байна. Энэ бол Оросуудын зүгээс Трампт хүрэхийг хүссэн гол мессеж байв. Мөн Ушаковын мэдээлснээр Путин энэхүү анхааруулгынхаа өмнө Трампыг Ираны эсрэг гал зогсоох шийдвэрээс сунгасанд нь талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Болсон явдыг нэгтгэн дүгнэвэл одоо гал зогсоосон байгаа Путин арагч нарын уулзалтанд Костаков оролцсон Оросын тал Иран цэргийн тусламж техник болон тагнуулын зөвлөгөө гөрөө хүрээнд өгсөөр ирсэн. Ираны талын байр суурийг сонсож Трампын гал зогсоох шийдвэрийг анзаарсны үндсэн дээр Путин Трамп руу залгаж энэ дайныг ямар ч тохиолдолд дахин бүү эхлүүл Иран руу дахин пуужингийн цогт өгж бөмбөгдөж болохгүй шүү. Хэрв та нар ийм алхам хийвэл энэ Персийн болонгийн орнуудаас гадна дэлхийд даяар бүхэлд нь нөлөөлнө гэж хэлсэн байна. Ингээнээр хэлбэл энэ та нарт маш хүн дээр тусан шүү хэмээн анхааруулсан байна. Хэрв та нар Иран руу хуурай замаар товтлох тухай бодож байгаа бол тэр санаагаа толгооноос авч хай. Энэ бол аюултай бөгөөд хүлээн зөвшөөрөгдөхгүй зүйл гэдгийг Путин Кремлийн мэдээлэлд unacceptable буюу хүлээн зөвшөөрч болохгүй зүйл гэсэн үгээр тодтогчээ. Энэ үг тэнд байна гэдг нь Оросын холбооны улсын хувьд үүнийг яасан ч зөвшөөрөхгүй гэсэн утгатай юм. Хүйтэн дайнаас хойш Америк, Югослав, Ирак, Афганистан, Ливи руу халдан довтолж байсан ч энэ удаагийн мөргөлдөөн тэдгээрс нэг зүйлээрээ ялгаатай байгаа нь энэ удаад Америк өөрийн гэсэн хүчирхэг холбоотонтой ард талдаа дэмжлэгтэй улс руу халтсан байна. Ираны энэхүү хүчирхэг ард тал бол мэдээж Орос улс юм. Хэдийгээр Хятад улс цаана дэмжлэг үзүүлж байгаа гэж итгэх бүрэн үндслэл байгаа ч Америк бол Ираны мөргөлдөөнийг Америк-Оросын холбоотнуудын дайн гэж нэрлэвэл буруу дүгнэлт болно. Гэсэн хэдий ч энэ мөргөлдөөнд Оросод маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ тэдэнд Иранчууд төдийгүй Америкчуудад нөлөөлөх хөшүүрэг болж байна. Энэ утгаараа Путин дээрх анхааруулгыг өгөхөд хүрчээ. Путин Трамп тандан хэрв та нар Иран руу дахин халдах юм бол Иранчууд ойролт орон даяар пуужин болон дроноор дахин цохилт өгөх болно. Бид тэдэнд туслах учраас тэрхүү алдлууд нь та нарын төсөөлж байгаа савгүй илүү үр дүнтэй байх бөгөөд үр дагаврыг нь та нар мэдж байгаа гэж хэлж байна. Хэрв та нар Ираны эсрэг хуурай замын ажиллагаа эхлүүлж Персийн болонгийн арлуудыг эзлэх газарчин зэрэгээ буулгаж эсвэл баяжуулсан ураны нөөцийг булан авах зэрэгээр Ираныг гүн рүү нэвтрэх гэж мунхаглах юм бол энэ нь Оросын хувьд огтхон хүлээн зөвшөөрөхгүй зүйл юм. Тэр үе та нар зөвхөн Иранчуудтай бус Оросуудтай ч бас тулдах хэрэгтэй болно. Оросын тал Иранчуудад халдлагыг нцаах хэрэгтэй бүх зүйлийг нөгөх болно гэсэн санаа илэрхийлэв. Энэ бол маш хатуу анхааруулга юм. Ойролт орондод сүүлийн хэдэн 7 хоногт өрнөсөн үйл явдал хэдийн томоохон үүрэг гүйцэтгэж цаашдч нөхцөл байдлыг өөрчлөх тодорхойлох чадвартай улсаас ирж буй сануулгах юм. Трамп үүнд хэрхэн хариулсан тодорхойгүй байна. Энд нэг асуудал бий. Оросууд анхааруулга үргэлж маш болгоомжтой дипломат үгэлгээр илэрхийлдэг. Трамп Оросонд ашигладаг тэрхүү нарийн нюанстай хэлхийг харин зөв ойлгохдаг хэсэг нь эргэлзээтэй байна. Ямар ч тач Америкийн албан мэдээлэлд Дональд Трамп зэвсэгт мөргөлдөөн дууссаны дараах үе шатын талаарх өөрийн үнэлэлт дүгнэлт мөн Иран болон түүний удирдлагад тулгараад буй өнөөгийн хүнд нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийлэх гэж дурджээ. Энд хэрэгжилж байгаа үгсийг сайн анхаараарай. Зэвсэгт мөргөлдөөн дууссаны дараах үе шат гэсэн нь Трамп Путинд хандан Ираны эсрэг пуужин дрон бөмбөгдөлтийн үйл ажиллагаа дахин хийхгүй гэсэн санааг өгч байх талтай. Ираны иргэний дэд бүтцийг устгах тухай өмнөх бүх төлөвлөгөөнүүд хойшлогдсон гэсэн үг. Энэ нь ч Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллүүдийг нийцэж байгаа юм. Тэдгээр мэдээлэлээр бол ерөнхийлөгч Трамп өөрийн албан тушаалтнуудад бид одоо 2 сонголтын өмнө ирээд байна гэж хэлсэн ажээ. Трамп одоо 2 сонголтын өмнө үнэхээр ирээд байна. Эхнийх нь Ираны тэнгисийн бүсэлтийг тодорхой хугацаар үргэлжлүүлж эдийн засгийн судалцыг боох замаар Ираныг дотроос нураахыг оролдох. Ингэснээр халдлагын анхны зорилго болох засаглалыг өөрчлөлт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэж оролдох. Нөгөөх нь харин ингээд боллоо гэж зэрэг хүчээ бүрэн эргүүлэн татах явдал юм. Дашрамд дуртахад Америкийн тэнгисийн флотын Gerald Ford нис хонгоц тэгж хөлөг мөргөлдөөний бүсээс гарч Америк руу буцаж байгаа тухай зарим мэдээлэл цацагтаад байна. Түүнчлэн албан ёсны мэдээлэл биш хэдий ч Трамп өөрөө ойрын хүрээлтэйхэндээ мөргөлдөөнийг зогсоож ялтаа зарлаад гарцгаая гэж хэлсэн шуум бас цацагдж байна. Хоёр дахь замыг сонгосон тохиолдолд Ормосын хоолой Ираны хяналтанд үлдэж уран баяжуулах асуудал шийдэгдээгүй хоцорч Ираны өнөөгийн улс төрийн тогтцоог хэвэрүүлдэг юм. Гэхдээ Трампын хувьд зүгээр л бид яллаа гэд гэрлүүгээ харих зөв сонголт байж болох талтай. Үүндээ энэ хувилбарт анхаарах зүйлч бий. Иран улс эдгээр ихээхэн хохирлаамсан чинь бүхний дараа байр суурь нь илүү хүчрэх болж чангарна.
Тэд Ормосын хоолойг хяналтандаа байлгаж дамжин өнгөрөх хөлөг онгоцудаас татвар хураах боломжтой болно. Энэ хооронд Америк нэгдсэн улс газрын тос байгалийн экспортлогч орны хувьд үнийн өсөлтөөс тодорхой хэмжээний ашиг хүртэх боломжтой юм. Тиймээс энэ үр дүнг Америк ойрын хугацаанд тийм ч аимшигтай гамшиг биш гэж харж болохоор байна. Мэдээж Израильчууд маш их бухимдаж хаягдсан мэт санах байх. Персийн болонгийн орнууд ч хүнд байдалд орж өөртөө итгэлтэй болсон Ирантай хил хамаа олцохоос өөр аргагүй болно. Гэхдээ бодит улс төрийн талаас нь харвал энэ тийм ч муу төгсгөл биш байж болох юм. Трампын байнга онцлон дурддагчлан Америк бол Ормосын хоолоор дамжин өнгөрөх тээвэрлэлтээс Европ юм уу Азийн орнууд шиг хамааралтай улс биш. Энэ бол Америкийнхаас илүү тэдгэр орнуудын л асуудал юм. Гэхдээ бүх зүйл ийм ч энгийн биш. Улс төрийн үүднээс авч үзвэл Трампын хувьд энэ бүхнээс зүгээр л холдоод явчих нь тийм ч амар биш байхгүй. Гэсэн ч түүний гал зогсоох шийдвэр гаргаснаас хойш нэг зүйл ажиглагдсан. Тэр нь юу вэ гэвэл Ираны эсрэг агаарын бөмбөгдөл болон Путиний довтлогоо үргэлжлүүлэх нь Трампын хувьд ямар ч ашиггүй болоод байв. Учир нь тэрхүү довтлогоонууд нь анх тунхагласан зорилготой хүрч чадахгүй байгаа атлаа Америкийн зэвсгийн нөөцийг хурдцтай шавхаж ойрхот орнууд дахь Америкийн цэргийн сул талуудыг дэлхийн нийтэд тод харуулж байлаа. Судлаач түүний гал зогсоох шийдвэр гарсны дараах өдрөл хэлж байсан юм. Мэдээж үүний дараа Трамп янз бүрийн занал хэлэл урсан нэмэлт хүч байршуулах гэж байгаа мэт харагдсан. Түүний Truth Social дээр хачирхалтай тайлбаруудыг хараад Трамп таны дахин шинээр эхлүүлэхэндээ гэж бодогдож байсан үе бий. Гэвч өнөөдрийн байдлаар судлаачдын анхны дүгнэлт зөв байсан бололтой. Трамп нухацтай тунгаасны эцэст тэнгисийн бүсэлтүү эсвэл цэрэг бүрэн татах гэсэн хоёр сонголтын алиг нь сонгосон бай. Иран руу дахин довтлох нь Америкт болон Трампд өөрт нь ямар ч ашиг авчрахгүй юм байна гэдгийг тэд ойлгосон бололтой. Судлаач Ларри Джонсон мөн маш чухал санаа дэвшүүлсэн юм. Жишээлбэл Ираны хөлөг онгоцод Ормосын хоолойгоор дамжин Малайз руу газрын тосоо тээвэрлсээр байна гэж бодъё. Тэнд тосоо болоод цааш өөр хөлгүүдэд тачин хятад руу борлуулдаг системтэй. Америкчууд зарим танкеруудад анхааруулгыг зарим нүнээс имэж бомб руу буцсан гэсэн мэдээлэл гарсан ч Британий хэвлэлүүд болон бусад их сурвалжууд үүнийг батлаагүй. Александрын үдс буугаар Ираны хөлгүүд зүгээр л байршил тогтоогч транспондер төхөөрөмж унтраагаад Америкчууд харагдахгүйгээр Малайз руу явж байгаа болов. Гэвч гол асуудал үүнд биш юм. Америкийн тэнгисийн флот энэхүү бүсэлтийг сахиулахад логистикийн асар их бэрхшээлтэй хэдийн тулгараад байна. Тухайлбал USS Tripoli зэрэг зарим хөлөг онгоцны далайчны хүнсний норм танагдсан тухай мэдээлэлүүд цацагдсан. Ларри Джонсон онцлсноор хэрвээ Америкийн бүсэлтийн өртсөн Ираны хөлгийг Америкчууд саатуулж хяналтанд авлаа гэхэд тэрхүү хөлгийг өөрийн бомб руу хүргэхийн тулд заавал хамгаалтын хөлөг онгоц дагалдуулах шаардлагатай болно. Хэдийгээр танкер төр тэнгисийн явган цэргүүдийг үлдээж болох Иранчууд хурдан заваар дайрч хөлгөө эргүүл авах эрсдэлтэй тул байлдааны хөлөг онгоцыг хажууд нь байлгахаас өөр замгүй. Гэтэл саатуулсан танкер бүрийг нэг байлдааны хөлөг дагалдаад явах юм бол Арабын тэнгис болон Оманы болонд үлдэх хүч нь илт цөөрөх болно. Энэ бүсэд одоогийн байдлаар Америкийн 20 орчим байлдааны хөлөг байгаагийн нэг нь USS Lincoln хэмээх нисэх онгоц тэгж хөлөг юм. Нисэх онгоц тэгж хөлгийг танкер чиргэд ашиглах боломжгүй. Заавал сөнөгч хөлгүүдийг ашиглах хэрэгтэй. Гэтэл нисэх онгоц тэгж хөлөг нь өөрөө сөнөгч хөлгүүдийн хамгаалтгүйгээр ажиллах чадваргүй. Ингээд сөнөгч хөлгүүд нь танкеруудыг чирээд яваад өгөх юм бол нисэх онгоц тэгж хөлгүүд ч бас тэр бүсийг орхихоос өөр замгүй болно. Үүнээс үзвэл Ираны тэнгисийн бүсэлт нь урт хугацаанд явж тогтвортой байж чадахгүй үйл ажиллагаа юм. Америк үүнийг хүлээн зөвшөөрч ажиллагаагаа авахгүй аль биесээр зогсоож магадгүй. Ингэсэн тохиолдлын хэрэг явдал эцэслэгдэх болно. Путиний өгсөн хатуу анхааруулгаас Трамп баг зэрэг эвгүй байдалд орсон бололтой Ираны сэдвийг Иранаас хурдан холдуулж Украиний нөхцөл байдал руу шилжүүлжээ. Ушаковын мэдээлснээр Америкийн ерөнхийлөгч Украиний мөргөлдөөний нэгэн даруй зогсоох нь чухал болохыг онцолж, үүний төлөө хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр өөрийн тусгай төлөөлөгч болох Витков Кушнер нарыг Москва Киевтэй холбоотойгоо ажиллахыг даалгасан гэжээ. Энд нэг зүйлийг хэлэхэд Витков Кушнер нар хэдэн 7 хоног өмнө Киевд очих ёстой байсан ч очоогүй. Москвад очих сураг гарсан ч мөн л үзэгдэггүй. Оросууд одоо энэ хоёр эрхмийг нэг их нухацтай авч үзэх болсон болов. Дональд Трамп Украиний мөрөлдөөний дуусах бодлоо илэрхийлсэн ч Оросын тал энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Путин үүнийг Трампд шууд хэлээгүй байж болох ч Путиний эвлийн төлөөлөгч Песковын тухайд мэдээж ганцхан удааг утасны яриагаар дэлхийн нөхцөл байдлыг шууд засаж чадахгүй. Бүх зүйлийг хормын дотор зогсоох маш хэцүү гэж ярьжээ. Үүнээс харахад Оросууд нэг удаагийн ярианаас гинтийн өөрчлөлт гарна гэж найдахгүй байгаа нь л бөгөөд тэдний зөв юм. Ярианы явц Трампын асуултанд хариулахдаа Путин фронтын шугам дээрх бодит нөхцөл байдлыг тайлбарласан байна. Оросын цэргүүд стратегийн санаачлаг гартаа авч цэцрэг талаа ухрааж байгааг тэр онцлсон бөгөөд энэ нь ч үнэн юм. Сонирхолтой нь 2 өдөртөч Володимир Зеленский бүх асуудлыг их үүсвэр гэдэг тэр санал нэгдсэн бололтой.
Путин Трамп нар Европын орнуудын дэмжлэгтэйгээр мөрөлдөөнийг сунжруулах бодлого барьж буй Киевийн дэглэн болон Зеленский үйлдэлд ижил төстэй байр суурь илэрхийлжээ. Оросын удирдагч Киев нь Оросын нутаг дэвсгэрт иргэний байгууламжуудыг онилж илэрхий террорист арга хэрэглэж байгааг шууд мэдгдсэн юм. Тэгэхээр дайн инх үргэлжлэж байгаа зөвхөн Зеленскийн буруу гэдэгтэр Трамп Путин хоёр тохиролцсон мэт харагдаж байна. Гэхдээ Оросууд Америк хүсэх юм бол энэ дайныг хизээ зогсоож чадна гэдэг дотроо маш сайн мэдж байгаа. Гэвч Америк тэгэхгүй байгаа юм. Үүний дараа судлаачид Оросын холбооны улсын аюулын зөвлөлийн оролцогч нар Дмитрий Медведевийн өчигдөр хийсэн мэдээлэлд анхаарлаа хандуулжээ. Медведев энэ хугацаар ирсэн явдалд хариу болгох зарим зүйлийг хэлсэн гэж тэд үзэж байгаа юм. Ушаковын мэдээлснээр Оросын талын албан ёсны тайлбарт Путин цэргийн ажиллагаа ямар ч тохиолдолд зорилготой хүрнэ гэдгийг дахин онцолжээ. Үүний зэрэгцээ тэрээр энэхүү үр дүнд хилцээрийн замаар хүрэх нь илүү дэр гэдгийг дуртаад үүний тулд Америкийн талын удаа дараа дэвшүүлсэн саналуудад Зеленский бүтээлчээр хандах ёстойг сануулсан байна. Гэвч Трамп одоо хүртэл Зеленскийгээр үнийг зөвшөөрүүлж чадаагүй байгаа бөгөөд Зеленский өөрөө ч хизээч зөвшөөрөхгүй гэдгийг Путин маш сайн мэдж байна. Путин хэлсэн үгэнд цэргийн тусгай ажиллагааны зорилго ямар ч тохиолдолд биелэх болно гэсэн үгсийг дахин анхааралтай харах хэрэгтэй. Путин үнэт ижил томьёолыг 2022 оны 2 сард ажиллаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл өрөндөө удирдагчдад ярих бүртээ хэрэглэж ирсэн юм. Тухайлбал Олаф Шульц, Эммануэль Макроноор түүнийг гал зогсоохыг ятгахад тэр яг л энэ нүгээр хариулж байсан юм. Путиний төлөвлөгөөний талаарх бүх таамаг түүнийг сул дорой гэж буруутгаж буй шүүмжлүүдийг хойш тавиад харвал нэг зүйл маш тодорхой харагдана. Путин анх яг юу хэлж байсан түүнийг л одоо давтан хэлж байна. Тиймээс Украины асуудлаар бодиттой өөрчлөлт шин зүйл огт алга. Трамп ямар ч бодиттой шин санаа авчирсангүй, энэ нь ярианы гол сэдвч байсангүй. Путин ч байр сууриас ганц ч хуруу ухарсангүй. Үнэн дээр Путин энэ бүх хугацаанд зорилготой юм тууштай байгаа нь дипломатын ертөнцид маш ховор бөгөөд гайхалтай үзэгдэл юм. Путин дээр ирсэн шиг тийм их дарамт чахалтанд орсон дэлхийн бусад удирдагч хэдийнэ буулт хийх байсан бол Путин хизээч тэгээгүй. Ингээд Путин Трамп нарын уцаар ирсэн мэдээллийг дуусгаад Медведевийн хэлсэн үг рүү шилжижээ. Эрдэнэ мэдлэг боловсролын марафоны уулзалт үеэр Медведев үг хэлэхдээ Путинээс ялгаатай нь харьцангуй чөлөөтэй хатуу үг хэллэг ашиглажээ. Түүнийг хэлснээр Европын холбоо гэдгөө хэдэн 10 жилийн турш Путин байгуулсан бүхнийг нь нурааж буй тэнэгүүд удирдах байна. Оросын ТАСС агентлагийн мэдээлснээр тэр дараах зүйлийг онцлон ярьсан байна. Медведев Москва болон өрөндөө орнуудын харилцааны өнөөгийн байдал 3 дугаар Александр хаан Оросын холбоотнуудын талаар хэлсэн үг үнэн байсныг баталж байна. Бид өмнө нь өрөндийн ертөнцтэй тогтоосон харилцаагаа оптимист ягаан шилний цаанаас өвдрөгөөр хардаг байлаа. Харин 3 дугаар Александр хэлсэнчлэн Орос улсад ердөө хоёрхан холбоотон бий, тэр нь айран ба флот гэдэг нь туйлын үнэ үг болж байна. Европчууд Орос улсыг задран унаасаа гэж хүсэж байна. Тэд бидний хэлж бүг ойлгохыг сонсохыг хүсэхгүй байна. Шуутхан хэлэхэд биднийг сөнөөсөө гэж хүсэж байна. Медведевийн үзэж буугаар Орос болон өрөндийн сөргөлдөөн бол оршин тогтнолын шинжтэй асуудал юм. Энэ бол оршихуй эс оршихуй гэдэг асуудал. Харамсалтай цаашид юу болох талаар надад ямар ч горьдлого алга. Европын удирдагчид Оростой хийх тань зайлшгүй гэсэн үндэслэлгүй тариныг өдөр бүр уншиж байна. Орос биднэрүү заавал халдан довтлно гэж тэд ярьдаг. Гэтэл бидэнд Европ руу алдах ямар ч түрэмгий төлөвлөгөө байхгүй. Гэсэн ч зэвсэг үйлдвэрлэлд тэд нэмж Европын тэргүүлэх орнуудын удирдагчид нь дайн зайлшгүй тул түрэмгийллийг няцаагт бэлдэх хэрэгтэй гэж сурталдах боллоо. Энэ зам хаашаа хөтлөж байгааг та бүхэн ойлгох хэрэгтэй. Тэгснэ тэр цааш нь өрөндийн олон арга улс Оростой хийж буй энэхүү мөрөлдөнд шууд оролцож байна гэв. Украин бол бидний цорын ганц дайсан биш. Өрөндийн олон улс орнууд манай улсын эсрэг дайнд шууд оролцож байна. Энэ зүгээр л нэг гибрид оролцоо биш, харин цохилт өгөх байг Украинуудад зааж өгөх, дайсанд маань зэвсэг нийлүүлэх, тэдний үйл ажиллагаа чиглүүлэх замаар хийж буй шууд оролцоо юм. Европын өнөөгийн удирдагчид бол 1950-аад онд байгуулагдсан Европын нүүрс гангийн нэгдлээс эхлээд өнөөдрийн Европын холбоо хүртэл хэдэн 10 жилийн хөтөлбөрийг үгүй хийж буй тэнэгүүд юм. Америкийн тухайд Медведев тэднийг европчуудаас арай дээр толгойтой гэж үзэж байгаа ч мөн л Оросын өрсөлдөгч гэж тодорхойлов. Америк бол манай геополитикийн гол өрсөлдөгч. Гэхдээ гол нь үүндээ биш. Бид бүгд Америк юу хүсэж байгааг мэднэ. Тэдний цөмийн зэник тушуун биднэрөө манайх тэднэрөө онилж байгаа. Энэ л бидний хоёр талд харилцааны үнд суурийг тодорхойлж байна. Тэр мөн Америк болон Европын харилцаа хэрхэн өрнөж байгааг харахад инээдтэй байна гэд Вашингтоны дэлхийн улс орнуудтай хийж байгаа зөрчил мөргөлдөөн бүр нь Оросын ялалтаар дуусах болно гэсэн юм. Медведевийн бодлоор Америкчуудаас дипломат шийдэл хүлээх нь утгагүй бөгөөд тэд зуучлагч биш харин Оросын дайснууд юм. Европ дахь холбоотнууд болон Конгресст хатуучиг шугам баримтлагчид Трамп зуучлагчийн үр гүйцэтгэлийг хизээч зөвшөөрөхгүй. Төгсгөлд Медведев
Дэлхийн дайнд дэгдэх эрсдэл өөртөө өмнө хизээч юм өндөр байсангүй хэмээх түгшүүртэй анхааруулга өгсөн байна. Өнөөгийн дэлхийд дахны нөхцөл байдал дэлхийн 1-р дайны өмнөх үе, зарим талаараа дэлхийн 2-р дайны өмнөх үетэй тун төстэй байна. Орон нутгийн шинжтэй мөргөлдөөнүүд ихэвчлэн дэлхийн нийтийг хамарсан сөргөлдөөний удирдгал болдог. Харамсалтай нь цөмийн апокалипсис буюу сүрлийн эрсдэл бодтой болоод байна. Намайг татуу үг хэллэг хэрэглэж цөмийн сүрлийн тухай ярьлаа гэж байнга шүүмжилдэг. Гэвч энэ бол үнэхээр боломжтой зүйл юм. Үүнийг ухаарахгүй байгаа хүмүүс бол мөрөөдөгч юм уу тэнэгүүд. Мэдээж бид үүнээс зайлсхийх хүсэж байна гэснээр тэр цааш нь ямар ч хилцэл буюу дийл мөргөлдөөнийг шийдвэрлэж чадахгүй гэдгийг онцлсан байна. Энэ нь үргэлж хилцэлд ярьж явдаг Дональд Трамп төгсөн томоохон сануулга байлаа. Олон улсын харилцаанд 8 альцах арга тэр бүр ажилтдаггүй. Геополитик тиймэрхүү 8-ны схемүүд үр дүнгээ өгдөггүй. Өнгөц харах юм бол Путин болон Медведевийн байр суурь эрс тэс юм шиг харагдаж магадгүй. Гэвч үнэн эрэхтэй тэд тийм зөрүүтэй биш байгаа юм. Путин Трамптай ярихдаа Иран руу дахин халдахгүй байхыг анхааруулж Украины мөргөлдөөний тухайд огт буулт хийхгүй байр суурь баримтлсан бол Медведев харин харьцангуй ширүүн өнгөс ашиглаж байгаа ч эцсийн дүндээ ижил зүйлийг л хэлж байна. Европчууд ямар ч найдлахгүй болсон. Тэд Оростой сөргөлтөхөр нэгэн шийдсэн. Энэ мөргөлдөөн нийл тод дайн цаашлаа цөмийн мөргөлдөөн болон даймжрах аюултай тул бид тууштай буулт хийхгүй байх ёстой гэж тэр үзэж байна. Путин зэргийн тусгай ажиллагааны зорилго ямар ч үнээр хамаагүй биелэх ёстой гэж хэлж байхад Медведев Оросын ард түмэн ялтанд хүрэхийн тулд өөрсдөө зориулах ёстой гэж хэлж байна. Энэ бол зөөлөн цагдаа хатуу цагдаагийн тоглолтын сонгодог жишээ юм. Ерөнхийлөгч Путин хэмжээ эзгартай албаны хиллэг ашиглаж байгаа бол аюулгүй зөвлөлийн орлогчдаар Медведев хамаагүй хатуу туйлширсан үг хэллэг хэрэглэж байна. Гэвч утгыг нь задлж үзэх юм бол тэд үндсэндээ нэг л зүйлийн талаар ярьж байгаа юм. Ийхүү Оросууд Трампд Ираны эсрэг дайн дахин хийгээд хэрэггүй шүү хэмээн анхаарууллаа. Трамп ч үүнийг сонсож байх шиг байна. Магадгүй тэр Оросуудын хэлснээс үл хамааран эсвэл цэргийнхнийхээ өгсөн мэдээлэлд үндэслэн бие даан юм шийдвэр гаргасан ч байж болох юм. Өчигдөр Америкийн Конгресс дээр болсон хилцүүлгийн үеэр Америкийн батлан хамгаалахын сайд Пит Хексэд Америк Иранд шаварч суусан гэсэн үгэнд нэлээд дургуутж байгаа нь ажиглагдсан. Гэвч бодит байдал дээр үүнтэй маргахад бэрх юм. Америкийн шийдвэрт Оросын талд яг ямар хэмжээний нөлөө үзүүлсэнийг судлаачид яг таг мэдэхгүй ч Оросын нөлөө нэлээд байгаа болов уу? Оросууд Иранд оролцож болзошгүй гэдгийг мэдгэцэн нь Америкийн цаашдын шийдвэрт нэлээд их нөлөө үзүүлэх нь дамжиггүй. За одоо Украинд байдал ямар байгаа тухай товч томыг хүргэе. Украинд Оросууд ялт руу тууштай итгэлтэйгээр урагшилж байна. Хилцээрийн замаар шийдэлт хүрнэ гэсэн ямар ч хүлээлт үлдсэнгүй. Зеленский буулт хийхээс татгалзаж, Трамп Медведевийн хэлсэнчлэн Конгресс болон Европчуудын дунд тавьчигдаж Зеленскийг ятаж чадахгүй байна. Трамп Путиныг улаан өндөгний баяраар гал зогсоох шийдвэр гаргасан тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Харин Путин үүний хариу 5 сарын 9-ний ялтын баяраар гал зогсоож яагаад болохгүй гэж гисэн санаа зохиолгосон нь үүндээ Трампыг баг зэрэг түнчилсэн хэрэг юм. Учир нь Украинчууд ялтын баярыг Оросуудыг 5 сарын 9-нд тэмдэглэхээ болсон тул энэ саналыг нь хэзээ зөвшөөрөхгүй бөгөөд Путин ч үүнийг нухацтай хэлээгүй нь ойлгомжтой. Дачрамд дуртахад Орос улбан улсын батлан хамгааллын улаан талбайд болсон ялтын парадын цар хүрээг хүмж байгааг хүмүүс буруугаар тайлбарлаж байна. Энэ нь Украины дроны халдлагатай холбоогүй харин 2022 онд цэргийн тусгай ажиллагаа эхлэх үеэр гаргасан шийдвэр байв. 2022 оны 5 сарын 9-нд Оросууд маш сүрлэг парад хийсэн ч дотооддоо фронт дээр зэвсэг хэрэгтэй байхад яагаад улаан талбай жигсэж байгаа юм бэ гэсэн шүүмжэлт өртсөн. Тиймээс ажиллагаа үргэлжлэж буй хугацаанд парадыг даруухан хийхээр тогтсон юм. 2025 он бол дэлхийн 2 дугаар дайнд дуусна тэгш байсан тул Оросууд өргөн үрийн тэмдэглэсэн шинжилээс сэргээд хуучин хэлбэртээ орж байна. Тиймээс 5 сарын 9-нд гал зогсооно гэдэгт Москва тэнч итгэхгүй байгаа бөгөөд энэ Орос Америкийн харилцаанд агц гараагүй гэдгийг нэг илэрхийлэл юм. Тулааны талбарт байдал хэвээр үргэлжилж байна. Оросын ангууд урагш тавьсан хэвээр. Запорожьегийн чиглэлээс мэдээлэл маш бага ирж байгаа нь тэнд томоохон үйл явдал өрнөж магадгүй Оросод цөмрөө орж байгаагийн шинж болов уу? Альфа фронтын шугам дээр хоёр тал хоёулаа чимээгүй болох нөхцөл байдал хүндэрч ялж буй таланч ялагдчих буй таланч нөхцөл байдлын талаар ярихыг хүсэхгүй байгаатай холбоотой байдаг. Түүнчлэн Оросоос сумын мууж дамжилтаа урагшилж байгаа бөгөөд Ридовка агентлагийн мэдээлснээр Украинчууд тэнд бие бүрэлдэхүүний асар их дутагдaltaй болсон байна. Оросын цэргүүд Оскол голын зүүн эргийг хяналтанд авсан улам бүр батлагдсаар байна. Түүнчлэн Украины нийт зэвсэгт хүчний хэмжээнд хангамж тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний хомсдол ноцтой асуудал болж байгаа тухай мэдээллүүд гарч эхэллээ. Хамгийн анхаарал татсан үйл явдал Константиновка орчимд өрнөж байна. Ялангуяа Ильиновка болон Новодимитровка тосгонуудыг Оросууд авсны дараа нөхцөл байдал эрс өөрчлөгдөв. Судлаачид Константиновка дахь Украины цэргийн хүч бүслэгдэж байгаа талаар дуугарч эхлэв. Ильиновка болон Новодимитровкаг Оросын цэргүүд эзэснээс үзэхэд Константиновкад байгаа Украины цэргүүд тун утгагүй бүрэн бүслэгдэж шинжтэй байна.
За өнгөр геополитик судлаачдын хийсэн цаг үеийн байдлын тухай тойм мэдээний товчлог хүргэлээ. Анхаарал тавьсан сонссонд баярлалаа. Дараагийн подкастаар уулзтлаа. Түр баяртай.